За ингээ нийтэд 5 дундаа орсон бүх аккордуудыг багш нь до мажор буюу ля минор орсон аккордуудыг яг үндсэн өргөөр нь багш нь харуулад явъя. За мэдээж до мажор аккордыг яг тэр до гэж хэлсэнгээр өргөөс нь үндсэн өрг гэж хэлдэг. До ми соль. До мажор маань ингэж тоглогдно. За дараагийн маань аккорд. Дараагийн аккорд буюу ре, фа, ля, ди, эф, а. Энэ үсгэн тэмдэглэгээр нь сайн ажиллах хэрэгтэй. Энэ бол ре минор. Дундаа янз янз хүндрэлээр орсон байгаа ре минор. За дараагийнх нь ми, соль, си буюу ми минор, и, жи, би. Энийг сайхан тэмдэглээд дэвтэр дээрээ бас бичээд явуулах зүгээр шүү. Ми минор. За дараагийнх нь ля, до, ми буюу ля минор. Ля минор. За дараагийнх нь соль, си, ре буюу соль мажор. Минор мажор гэдэг ялгай дараагийн хичээлүүд дээр багш нь ойлгуулад явна. Соль мажор. За одоо энэ дээр нэг энэний дараагийнх нь за энэ дээр нэг юм ахаад нэг анхааруулчих. Соль мажор буюу до мажорын септ аккорд гэхээр дөрвөн өрг зэрэг дарахыг септ аккорд гэж байгаа. За энэ дээр ингээ фа нэмэгдчихээр до мажорын септ аккорд гэж хэлнэ. За энийг ингээ дөрвөн өргөөр тохиолж байгаа. За дараагийн аккорд маань фа, ля, до буюу энийг фа мажор. Үндсэн өргөөс нь хэлээд байгаа учраас мажор минорын ялгааг дараад нь багш нь зааж өгнө. Ингээд нэг фа мажор. Үндсэн одоо та бүхний хичээлүүд орсон бүх аккордыг та бүхэн сая би ингээ үзүүлээ. Хамгийн сүүлийнх нь одоо ля минор дуунд орсон ми, соль, ля, ми мажор буюу ми септ гэхээр соль дээзэрний хар дээр нь давдаг. Ми соль, си, ре. За энийг ля минорын дунд орж байгаа аккорд буюу ми септ аккорд. Ля минорын септ аккорд. Тэр дунд дээр тоглогдсон мөрөө энэ миг хажуудаа бас ингэ авчиж байгаа. За энийг бол ми септ аккорд гэдэг байх нэ. За ингээд аккордуудаа ерөөсөд та нартай бүгдийг ингээд сайхан үсгэн тэмдэглэгээр нь чийжлэх юм бол ми минор гэх юм бол ерөөсөд ганцхан энийгээ тавиад энэ игээ тавиад хажууд нь жижиг эм үсэг тавиад явчих тийм байна. Ингээд дараагийн хичээлээр багш нь өшөө ингээд сайхан дэлгэрүүлээд заах учраас түр баяртай баярлалаа.